оруулах ажлын хэсгийн гишүүд, комиссийн гишүүнд нэр дэвшигчид, томилгооны сонсгол захимаар оролцохоо илэрхийлж оролцож байгаа ажиглагч, оролцогч та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргье. Монгол Улсын их хурлын хурлаас 2000 оны 12 сарын 7-ны өдөр Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хууль баталснаар Монгол Улсын үндсэн хууль заасан хүний эрхийг хангах, хамгаалах, үндэсний хараа тус тогтолцооны суурийг тавьж Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс байгуулагдсан төвхтэй. Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс байгуулагдаад 20 дахь жилтэйгээс олгож байна. Энэ хугацаанд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ариун ажил ихтэйч иргэд олон нийтийн зүгээс шүүмжил бас баггүй сонсоод байна. Ийм ч учраас өнгөрсөн 20 жилийн алдааг засаж сайжруулах, оноог баттгах үүднээс Монгол Улсын их хурлаас 2020 оны 1-р сарын 23-ны өдөр Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулийг шинжилэн баталсан. 2001 оноос хойш Монгол Улсад хүний эрх хэрэгжлөөний байдлын талаарх 19 удаагийн илтгэлээр 400 орчим санал ирүүлсэн бөгөөд эдгээр илтгэлүүдэд дурдсанаар хүний эрхийн зөрчлийн асуудлыг холбогдох байгууллагад хөргүүлдэгч хэрхэн шийдвэрлсэн талаар хариу өгдөггүй. Эсвэл шийдвэрлсэн дүр үзүүлж өнгөрдөг. Буруутай албаа агштай хаацаалаад өнгөрдөг гэсэн дүгнэлтүүд гарсаар байсан. Үүнийг шүдгөө арслантай зүйрлэн ярьдаг хэл зүгөөч бий болсон. Энэ удаагийн хуулийн шинжилсэн найруулгаар үүнийг зассан гэж үзэж байгаа. Манай улсад олон нийтийн захин сүлжээний хэрэглэгчдийн тоо эрс өссөн. Үүнийгээ дагаад хүний эрхийн зөрчлийг иргэд өөрсдөө мэдээлдэг болсон. Энэ нь хүний эрхийг хамгаалах хүчтэй үндэсний тогтолцоог цаг үетэйгээр нийцүүлэн өөрчлөн шинжилсэн шаардлага бол үүсээд байсан юм а. Энэ шинжилэн баталсан хуулиар хүний эрхийг хангах, хамгаалах чиглэл зарчмын шинжилтэд томоохон өөрчлөлтүүд оруулсан. Хамгийн гол зүйл бол хуулийг амьдралд хэрэгжүүлэх, иргэдийн эрхийг хамгаалах явдал юм. Үүний амьдрал гол үүрэг нь Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн гишүүдэд оногддог. Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн бол өндөр хариуцлагатай, ажил төдийгүй иргэдийн зөрчигдсөн эрхийн дуу хоолой бол зөрчигдөхөөс үрдсэн зэрэглэх хүчтэй байдаг. Шинжилэн баталсан хуулийн бас нэг чухал зүйл нь Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнийг сонгон шалгаруулалт томилох асуудал. Энэ ч үүднээс анхудаага гишүүдийг нээлттэй томилгооны сонсголд оруулж олон нийтийн санаа бодлыг сонссон үндсэндээ сонгон шалгаруулах ажил явагдаж байна. Түүнчлэн сонсголыг хэн нэгнээс хараа тус явуулах зарчмыг хангах зорилгоор тал талын төлөөллийг багтаасан ажлын хэсгийг хууль зүйн байнгын орооны 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 04 дугаар тогтоолоор байгуулсан. Тодруулах юм бол төрийн албаны зөвлөл, шүүхийн ерөнхий зөвлөл, хууль зүйн дотоод хэргийн яам, улсын их хурл дахь олон цөөнхийн төлөөлөл, Монголын өмгөөлөгчдийн холбоо, хүний эрхийг хангах хамгаалах чиглэлээр төрийн бус байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл гэсэн ажлын хэсгийг байгуулсан. Дэлхийн нийтэд дарахад байгаа коронавирус цар тахлаас шалтгаалan олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулах байх бодит шаардлагын үүднээс өнөөдрийн сонсголыг захимаар явуулахаар төлөвлөн ингээд зохион байгуулж байна. Хүний эрхийн комиссийн гишүүний сонгон шалгаруулалттай холбоотой томилгооны сонсголын зарыг парламент цэгийн захин хуудсанд 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 2020 оны 6 сарын 9-ний өдрийн хооронд байршуулан иргэдээс нээлттэй хүсэлт хүлээн авсан. Нийт 86 иргэн бүртгүүлснээс 55 иргэн оролцогчоор бүртгүүлж нэр дэвшигчээс асуулт асуух илэрхийлсэн бол 31 иргэн ажиглагчаар оролцохоо илэрхийлээд өнөөдөр ингээ онлайнаар ороод ирсэн байна. За өнөөдрийн сонсгол нээснийг мэдэгдээ. Сонсголын үйл ажиллагаанд амжилт хүсье. Эхний сонсголд оролцох нэр дэвшигч мөнх цолыг оруулъя. За эхний мөнх цэг яг 9 цаг 10 минутаас эхэллээ. Өнөөдөр маргааш 2 өдөр бол сонсголыг зохион байгуулна. Нэр дэвшигч тус бүр 50 минут өгсөн байгаа. 50 минутанда багтааж ярина. Оролцогчдоо санал асуухаа илэрхийлсэн захимаар одоо энэ Zoom програм ашиглаж орж байгаа хүмүүс рүү Улсын их хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл IT-ийн хилцээс бүгд ID явуулсан байгаа. Тэгээд тэр ID-ийн дагуу бүгд ингээд холбогдож орох ёстой байгаа. За эхлээд би дигээд товч танилцуулчих. Ягаад товч гэж байгаа болохоор энэ нөгөө зар дээр бол дэг тодорхой тавигдсан бүгд үзсэн уншсан байх ёстой. Зүгээр оролцогчдод ирсэн учраас би оролцогчтой холбоотой 5 6 дугаар зүйлийг зүгээр
уншчихъя гэж бодож байна. За 5 дугаар зүйл сонсголт оролцогчийн эрх үүрэг. Сонсголт даргалагч нийтийн сонсголтын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан эрх эдэлж үүрэг хүлээн. Сонсголт даргалагч нь сонсголтын тэмдэглэлтэй танилцсан ёсчлон. Сонсголт оролцогч нь нийтийн сонсголтын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж үүргийг хүлээнэ. Сонсголт оролцогч нь хүний эрхийн үндэсний комиссын болон эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын 2-1-2-2 заасан шаардлагад үндэслэн асуулт асууж өөрийн дүгнэлт тайлбарыг хэлж тайлбар тодруулга авна гэсэн байна. За ерөнхийдөө сонсголтын зүгээр яг зарчим нь бол эхлээд нэр дэвшигч өөрийнхөө талаар 5-аас 10 минутанд багтаан танилцуулна. 5 байж болно 10 тэр 10 та багтаагаад ярих хэвээр. Тэгээд нэр дэвшигчээс асуулт асуухаа илэрхийлсэн гишүүн оролцогчдоос асуулт тавина 3 минут болно. Тэгээд нэр дэвшигч аль болох тодорхой богино хугацаанд хариулахыг хичээгээрэй. Ягаад гэхээр нэлээд олон хүмүүс асуулт асуухаа илэрхийлсэн. Дээрээс нь комиссийн ажлын хэсгийн гишүүдээс асуух учраас асуултыг сайтар бичиж аваад яг тэр тоочны хариулт өгөөд явуул их зүгээр шүү. Тэгээд хариулт бол асуулт хариулт 3 минутаар явагдана. Хэрвээ нэмж тодруулах шаардлагатай бол 1 минут гэсэн ийм зарчмын дагуу явагдана. Ажиглагчид бол ажиглагчаар ирхийлсэн 31 хүн байгаа. Эдгээр хүмүүс бол асуулт асуухгүй зөвхөн одоо энэ хурлын үйл ажиллагааг ажиглаад байж байгаа гэсэн үг. За ер нь ийм байгаа юм байна. 10 хэдэн зүйл байгаа учраас энийг бол бүгд үлдсэн байх гэж манай цагаа хэмнэх үүднээс бол бүгд уншаад танилцсан учраас заавал бүгдийг уншаад явах гэж бодож байна. За ингээд оролцогч Мөнхөт цулын микрофоныг өгье. За юуны өмнө энэ нээлттэй сонсголыг зохион байгуулж байгаа ажлын хэсгийн гишүүд болон хууль зүйн байнгын ороо нэг хүмүүс одоо энд оролцож байгаа бүх оролцогчдаа энэ өдрийн мэндийг айлтгая. За намайг Хүрлаатрын Мөнхцөл гэдэг би 1997 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлэр хүмүүнлэгийн ухааны их сургуулийг бол англи хэлний орчуулагчаар удирдлагын академи гэвэл төрийн удирдлагын менежмент дээр бол тус төгссөн байгаа. За би гэр бүлийн хүчирхийлэлд нөлөөлж өгөх хүчин зүйл сэдвээр бол магистрийн зэрэгээ хамгаалсан. За Австралийн Плиндерсийн их сургуульд бол гендер судлалаар бол мэргэжил дээслүүлж одоо олон улсын хүний эрхийн байгууллагуудаас зохион байгуулж байгаа сургалтуудад бол тогтмол оролцож ирж одоо мэдлэг боловсролоо дээшлүүлж ирсэн. За би ер нь бол бусад оролцогчдоос миний одоо илүү ялгагдах онцлог бол би нийт 22 жил хүний эрхийн байгууллагт тэр дундаа яг хүний эрхийн хуульчаараа төрийн болон төрийн бас байгууллагт бол ажиллаж ирсэн. За анхны ажлын гараагаа бол би сонгон хайрхан дүүргийн шүүхээс бол эхлүүлж байсан. Тэгээ энэ сонгон хайрхан дүүргийн шүүхэд байхад бол одоо мэдээлэлгүй байгаа байдалд иргэдийн одоо мэдээлэлгүй байгаа байдалд одоо мэдрэмжгүй хандж зөвлөгөө тусалцаа үзүүлж байгаа иймэрхүү асуудлуудыг одоо би өдөр тутамдаа юм асуудалтай бас тулгарч байсан. Тэгээд тэрнийхээ хувьд ч одоо энэ хүмүүст бол бас зөвлөгөө тусалтай ажлынхаа хажуугаар өгөөд одоо ер нь бол миний ажиллах салбар бас юм хүний эрхийн салбар юм байна гэдгийг би бас олж хараад хүчирхийллийн эсрэг үндэсний төв гэж та бүхэн мэдж байгаа. Энэ байгууллагыг бол би бас сонгож эхлээд бол сайн дураар бол ажилд ороод ингээд энэ тус байгууллагын хуульчдын багт нь бол орж ажилласан. За энд байх хүний хүчирхийллийн эсрэг үндэсний төвд бол яг гэр бүлийн хүчирхийлэл дарамтанд өртдөг охид эмэгтэйчүүд хүүхдүүдэд одоо хууль зүйн зөвлөгөө өгөх тэднийг одоо хуулийн одоо бүх шатанд одоо бичлэн одоо тусалцаа үзүүлж ингэж ажилладаг байсан. Тэгээд хүчирхийллийн эсрэг үндэсний төвд байхдаа би одоо Монголд анх удаа гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль санаачлах энэ үйл ажиллагаанд бол оролцож энэ гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх анхны хуулийн төслийг боловсруулах техникийн ажлын хэсэгт бол ажиллаж энд бол одоо өөрийн бас хувь нэмрээ оруулж одоо анх одоо Монгол улсын эрх зүйн тогтолцоонд хүчирхийлэл үйлчлэгчийг одоо тусгаарлах шийдвэр хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийн нөлөөлөх албадан сургалтын энэ асуудлыг бол хуулийн төсөлд бол тусгуулж байсан. За ингээд хүчирхийллийн эсрэг үндэсний төвд байхдаа бас гэмт хэргийн хохирчийн эрх зүйн хамгаалалт энэ судалгааг бол одоо Монголд анх удаа хийхэд бол оролцож одоо хохирогчдод ээлтэй тийм мэдүүлэг авах өрөөнүүдийг бол цагдаагийн байгууллагад бол
эхлүүлэх ажлыг бол юм би болох ажлыг бол эхлүүлж байсан. За ингээд би 2009 оноос өнөөх хүртэл одоо хүний эрхийн үндэсний комист референт, ахлах референт, хэлтсийн дарга, ажлын албаны даргаыг төр орлон гүйцэтгэх гэдэг одоо энэ бүхэл энэ ажлуудад бол ажиллаж байсан. Мөн одоо хүний эрхийн үндэсний комиссийн одоо бүх хэлтсүүдэд бол ажилласан ийм хүн байна. За тэгээд хүний эрхийн үндэсний комист байхдаа бол энэ гендерийн асуудлаар гендер суурилсан хүчирхийлэл ялангуяа одоо өнөөгийн нийгэмд их тулгамдаад байгаа гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар бол илүү дагнам мэрэгшин ажиллаж тэгээд хүний эрхийн комиссийн одоо гендер ба хүний эрх гендер суурилсан хүчирхийлэл гэр бүлийн хүчирхийллийн одоо сургалтын модулыг гаргаж энэ сургалтын модулын хүрээнд гендерийн асуудлаар одоо мэдрэмжтэй төрийн одоо 400 гаруй сурагч багчийг бол бэлтгэсэн. Мөн одоо хүний эрхийн үндэсний комист байхдаа бол хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлыг тухайн хуулийн боловсруулах ажилд бол нарийн бичгийн дараагаар ажиллаж энд хуулийн төслийг боловсруулахад бол бас гар бие оролцсон. За ингээд ер нь энэ бүх одоо ажлын туршлага ийнхаа хүрээнд бас хүний эрхийн үндэсний комист бас 20 жил байгууллагатад 20 жил болж байгаа байгууллага энэний би 10 жилд нь одоо ажилласны хувьд бол бас цаашид бас юу хийх ямар шаардлагатай гэдгийг мэдэх одоо ийм туршлагатай гэж үзээд энэ комиссийн гишүүнд бол бас нэрээ төвшүүлж оролцож байгаамаа. За би комиссийн гишүүн болвол нэг 3 асуудал чухалчилж авч үзсэн. Нэгдүгээрт бол энэ хүний эрхэл суурилсан хандлагыг төрийн одоо бодлого төрийн одоо төсөл хөтөлбөр ялангуяа хөгжлийн төсөл хөтөлбөрүүдэд одоо тусгах төрийн үйл ажиллагаанд одоо тусгахад одоо тэрэнд нэвтрүүлэхэд одоо өөрийн нөлөөлж ажиллана гэж үзэж байна. За яагаад гэвэл энэ яагаад ийм чухалчилтай гэхээр бол өнөөдөр энэ манад бол хөгжлийн сайхан бодлого хөтөлбөрүүд бол гарч байна. Гэтэл тэр маань хүний эрхэд бол ээлгүй магадгүй одоо хүний эрхийг зөрчсөн маш олон зөрчлүүдийг бий болгож байгаль орчинд одоо сөрөг нөлөөтэй ийм асуудлуудыг бол гаргаад байгаа. Тийм учраас бол нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хөгжлийн нэгдсэн үндэсний байгууллагаас бас энэ хүний эрхэд суурилсан хандлагыг бол бас улс орнуудад бол одоо бас үйл ажиллагаанд явуулахыг бол уриалаад байгаа учраас энэ аргачлал арга зүйг одоо нэвтрүүлэх энэ ийг бол бас анхаарч ажиллана. Тэгэхээр тухайлбал одоо жишээлбэл хүүхдийн тоглоомын талбайгаар л ингээд хахаар тий хөгжлийн сайхан зорилготой ингээд төслүүд ингээд санаачлаад ажиллаж байна. Гэвч нөгөө тэнд иргэдийг оролцуулаагүй, иргэдийг эрх мэдэлжүүлээгүй болохоор иргэд тэнд хяналт тавьж чадахгүй. Тэгээ энэ нь бол өөрөө хүний эрхийн зарчимдаа нийцээгүй хүүхдийн дээд ашиг, хүүхдийн эрх ашиг сонирхол, дээд ашиг сонирхол байна гэсэн одоо энэ конвенцийн заалт хүний эрхийн зарчмыг бол удирдлага болгоогүй иймэрхүү асуудлууд бол байгаа учраас энэ асуудалд анхаарлаа хандуулъя гэж үзэж байна. За хоёрдугаарт нь төрийн үйлчлэгээ тэр дундаа эмнэлэг боловсролын үйлчлэгээнд одоо хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хий. Ялангуяа одоо хийх ажлыг бол эхлүүлэе гэж бодож байна. Ялангуяа одоо бид нар эмнэлэгийн үйлчлэгээ маань одоо хүндээ суурлаагүй одоо чанаргүй, хүртээмжгүй, нийцгүй байгаагаас бид нар асар их мөнгийг бол гадаадад эмчлүүлэгч гэдэг юм уу, хувийн эмнэлэгт эмчлүүлэхэд бол зарцуулж байгаа. Тийм учраас бол энэ дээр бас хүний эрхийн үүднээс нь дүн шинжилгээ хийж тодорхой одоо бодлогын түвшин шийдвэр гаргуулах энэ ажлыг бол эхлүүлнэ гэж үзэж байна. За 3 дугаарт бол хүний эрхийн үндэсний комиссийн одоо чиг үүрэг ер нь бол хийж хэрэгжүүлжсэн одоо ажлуудаас харахад бол бид нар илүүтэйгээр эрхэдлэгч руу ерөөсөө бас хандж байгаагүй ер нь дандаа өөр хүлээгч рүү гол чиглэж ажиллаж байсан. Тэгээ хүний эрхийн зөрчлийг бол
бууруулахад бол эрхэдлэгч буюу иргэдийг чадваржуулах, иргэдийн одоо тэр хяналт, иргэдийн оролцоо бол маш чухал байдаг учраас энэ чиглэл рүү бас түлхүү ажиллана. Гэхдээ энийг мэдээж хүний эрхийн үндэсний комисс дангаараа хийх боломжгүй. Одоо иргэний нийгмийн байгууллагуудтайгаа гэрээлэгч гэдэг юм уу, орон нутгийн одоо засаг захиргааны байгууллагатай хамтарсан байдлаар бол хийх боломжтой гэж үзэж байна. За ийм асуудлыг төвшүүлж байна. За баярлалаа. За одоо би ажлын хэсгийн гишүүдэд танилцуулаад тахъя. За хууль зүйн байнгын орны 2020 оны 5 сарын 6-ны өдрийн 04-р тогтоолоор ажлын хэсгийг байгуулсан байгаа. Ажлын хэсгийн ахлагчаар Үнэнбат миний би хууль зүйн байнгын орны ахлах зөвлөх. Ажлын хэсгийн гишүүдэд Зүмбэрэл хам төрийн албан зөвлөлийн гишүүн ирсэн байна. Амгаланбаатар шүүхийн ерхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга ирсэн байна. Бэлгүн хууль зүйн тодорхой төрийн нарийн бичгийн дарга одоо арай ирэх харж байгаа. Санжимиту улсыг уралдах Монгол Ардын намын бүлгийн ажлын албаны хуулийн зөвлөх. Амар сайхан улсыг уралдах цөөнгийн төлөөлөл улсыг хурлын гишүүний зөвлөх. Ганбаатар Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч. Хишиг сайхан нээлттэй нийгэм форум төрийн бас байгууллага хуулийн хөтөлбөрийн менежер. Мөнх сайхан хэвлэл мэдээллийн төлөөлөл Монгол Улсын их сургуулийн хуулийн сургуулийн багшсан ийм төлөөлөл бүгд хүрэлцэн ирсэн байна. За мөнх цул оролцогчоос асуулт асуухаа илэрхийлсэн онлайнд одоо ороод ирсэн байгаа хүмүүс байна. Энд бол очгэрэл, очгэрэл, Д хун цэцэг, им отгон жаргал, С бат цэцэг, Б болор сайхан, Б алтан чимэг, Иш оюун чимэг, Иш солонго, энэ баяр сайхан, Т цогцолмаа, энэ ариун тариа, Г дөвшин жаргал гэсэн хүмүүс бол асуулт асуух илэрхийлсэн байна. Саруул, Т саруул, П бүрнээ баатар, Ч алтан гэрэл, Г ууган баатар, энэ мөнх цул, С нар мандах, мөнх цул, бадмаарг, Г зол заяа, Ч ариуна, Т ариуна, туул, Д сүнжид, З бадмаарг, Б алтан туяа гэсэн хүмүүс бол асуулт асуухгүй зөвхөн ажиглагчаар оролцсон гэсэн өсөлтөө илэрхийлээд одоо энэ зүүн програм ашиглаад ороод ирсэн байгаа юм байна. За саяны очгэрэл гэж хүн орж ирсэн байна уу? Мөнх гэрлээ. Очгэрэл бол очгэрлийн юу гэнэ өгөөрэй. Тэр байвал байхгүй бол дараагийнхан шууд. Хун цэцэг гэж байна. Отгон жаргал. Бат цэцэг. Болор сайхан. За болор сайхныг нийцчихдэг. За болор сайхан асуулт асуугаарай. Сонсогдож байгаа үстэй шууд асуугаад явчихна. Сайн байна уу? Нэр дэвшигч мөнх цулаас асуулт асуух гэсэн. Өөрийнх нь танилцуулга дурдахтаа бол хүний эрх хамгаалагчдын эрх зүйн асуудлыг тусгайлан судалж яг Монгол Улс хүний эрх хамгаалагчдын эрхийг хамгаалах эрх зүйн тогтцоо бий болгоход хүн нэмрээ оруулах үүднээс 4 бүлэг 14 зүйл бүхий хүний эрх хамгаалагч эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж хууль санаачлагч гишүүдэд хүргүүлсэн гэж танилцуулсан байна. Тэгэхээр яг өөрийнх нь яриандаа дурдсанчлан яг энэ хуулиа боловсруулахдаа хүний эрхэд суурилсан хандлага, үзэл санааг хэрхэн оруулж өгсөн бол гэдгийг тодруулах гэсэн. За баярлалаа мөнх цул. Тэгэхээр энэ хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг бол маш чухал хууль байгаа. Энэ хууль бол одоо хэрвээ Монгол Улсад батлагдвал хүний эрхийн хамгаалагчийн одоо иргэд маань өөрсдөө тий нөгөө хүний эрхийн иргэдийг бид нөгөө хүний эрхийн хандлагаас гэдэг юм уу хүний эрхийн сууринаас энэ одоо энэ үйл ажиллагаанд бол оролцуулдаг иргэдийн оролцоо бол маш чухал байгаа. Тэгэхээр хүн болгон хүний эрхийн хамгаалагч юм а гэдгийг бол энэ хуулиар тодорхойлж өгсөн байгаа. Тэгэхээр хүний эрхийн хамгаалагчийн эрх үүрэг гийг бол энэ хуулиар мөн тодорхойлж өгсөн анх удаа одоо тодорхойлж өгсөн болохоор бол иргэд маань одоо энэ хүний эрхийн хамгаалагч юм а иргэдийн оролцоо чухал болно. Нөгөөтгөр хүний эрхийн зөрчлөлийг одоо дуугарч хүний эрхийн төлөө зөрчлөлийг илрүүлэхэд оролцож энэний төлөө тэмцснээр бол хүний эрхийн зөрчлөл бас буурна гэж үзсэн ийм.
үйл ажиллагаа. Болор сайхан нэмж тодруулах юм байгаа юу? Би асуултаа арай яг нөгөө сая мөнх цул нэр дэвшигч хүний эрх хамгаалагчийн хуулийн төслийг боловсруулахдаа хүний эрхэд суурилсан хандлага тэгээд ямар үзэл санааг удирдлага болгосон бэ гэдгийг жоохон илрүүлж өгөөж хүссэн. Тэгэхээр яг нөгөө үзэл санаа талдаа та яг ямар өнцгөөс харсан бэ? Тэрийг тодруулж өгвөл. За хүний эрхэд суурилсан хандлага гэдэг бол өөрөө хүний эрхийн зарчмыг бол удирдлага болгох ёстой. Мөн одоо ялгарлан хин нэгнийг бол ялгарлан гадуурхгүй ямар нэгэн одоо бүлгийг бол орхитуулахгүй тэгээд хүний эрхийн энэ үйл ажиллагаанд иргэдийг одоо дэгш оролцуулдаг. Иргэдийн одоо оролцоог бол бүрэн хангадаг. Хин эрхэлэгч вэ, хин үүрэг хүлээгч вэ гэдгийг бол илүү тодорхойлж өгсөн. Одоо хариуцлагын тогтолцоог бол чухалчилсан ийм аргачлал байдаг. Тэгэхээр яг энэ аргачлалын хүрээнд бол бид нар энэ хуулийн төслийг бол боловсруулахтаа бол үзэл баримтлалаа болгож ингэж ажилласан. Тэгээ хүний эрхийн хамгаалагч гэдэг бол мэдээж иргэн болгон байх ёстой хэдий ч бол хүний эрхийн одоо тэр хамгаалагчийн үүрэг юг бол бас энэ хуулийн дээр бол үүргийг бол бас энэ дээр эрх үүргийг бол тусгаж өгснөөрөө бол энэ чухал ачлалтай юм байна. За дараагийн оролцогч бол Алтан Чимэг гэж байна. Солонгоо, Баяр сайхан, Цогцолмаа, Ариун тараа, Төвшин жаргал гэсэн хүмүүс. За одоохондоо орж ирэх байх шиг комиссийн гишүүдээс асуулт байна уу? Гишг сайхан. За мөнх цул нэр дэвшигчд баярлж байна. Өөрийнхөө яг ямар зорилгоор энэ хүний эрхийн үндэсний комиссийн гишүүнээр сонгогдвол юу их вэ гэдгийг бас бид нарт тодорхой тайлбарлаж өглөө. Тэгээ миний хувьд бол асуух гол асуулт бол юу гэхээр хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн болох юм бол яг өөрийнхөө хувьд юуг өөрчлөх гэж яг манлайлж ажиллах вэ гэдгээ нэгдүгürt тодтогч хэлж өгөхийг хүсэж байна. Хоёрдугаар бас гадны нэг хүний эрхийн судлаачтай хамтраад хүний эрх ба нэмэлт протокол гэдэг нэг гадны сэтгүүл нэг нийтлүүлсэн юм. Тэгэхээр тэр тухайгаа нэг товчхон бид нарт хэлж өгөхгүй юу? За хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн болвол би ер нь бол манай хүний эрхийн үндэсний комиссийн одоо сүүлийн үед хийж хэрэгжүүлсэн ажлыг харахад бол иргэний болон улс төрийн эрхийн асуудал руу илүү анхаарлаа хандуулж ажилласан. Яагаад гэвэл манад ирж байгаа өргөдөл гомдлын дийлэнх нь бол эрхэн зөрчигдсөн иргэдээс үл ирдэг байсан. Тийм учраас бол бид нар одоо энэ иргэний болон улс төрийн эрхийн асуудал руу бүх одоо хэн шалгалтыг бол тийшээ бол чиглүүлж ажиллаж байсан. За би хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн болвол эдийн засаг нийгэм соёлын эрхийн асуудал руу илүү анхаарал хандуулж ажиллана. Яагаад гэвэл улсын төсөв маань жилээс жилд нэмэгдэж байгаа хэдий чинь эдийн засаг нийгэм соёлын эрхийн асуудал бол маш одоо ер нь ахиж дэвшил бол гарахгүй байгаа. Тухайлбал одоо та бүхэн мэдж байгаа эрүүл аюулгүй орчинд амьдрах эрсгийн асуудал, эрүүл мэндэд хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийн асуудал гэдэг дээр бол энэ илүү би бас чиглэж ажиллана энэ эрхийн асуудал руу. Мөн түрүүнд би хэлсэн иргэдийг чадваржуулах хүний эрхийн үндэсний комиссийн одоо үйл ажиллагаа бол илүү одоо төрийн албаа агчдыг бол чадваржуулахад төрийн албаа агчдын хүний эрхийн боловсролыг дэвшлүүлэхэд илүү чиглэж байсан. Гэхдээ мэдээж энэ ажлаа бол үргэлжлүүлээд иргэд рүү чиглэсэн энэ ажлыг бол илүү хийнэ. Мөн одоо эрхэн зөрчигдсөн хүмүүс хүний эрхийн үндэсний комиссд одоо гомдол гаргахыг бол хараад суухгүй илүү одоо хаана хүний эрх зөрчигдөх боломжтой байна. Ялангуяа эмзэг бүлгийн хүмүүс гэж бид нар бас ярьдаг. Хог түүж байгаа
ч гэдэг юм хогийн цэг дээр амьдарч байгаа ямар нэгэн бичиг баримтгүй нүүлгэн суулгаар энд шилжиж ирсэн эмэгтэйчүүд хүүхдүүд гээд энэ хүмүүс рүү бас илүү анхаарал хандуулж ажиллана. Тэгээд мөн ерөнхийдөө за хоёр дахь асуултанд хариулчих. Хүний эрхийн нэмэлт протокол гэдэг тийм асуудлаар бол би энийг бол эмэгтэйчүүдийн эсрэг ялгарлан гадуурх хөхөлбөрийг устгах тухай конвенц гэж байдаг. Энэ конвенцийн хүрээнд бол конвенцийн нэмэлт протокол цаг дууссан байна. Их сайхан тодруулах уу? За тэгвэл 1 минут дахиад яа. Цагаа барихгүй бол одоо олон хүн асуулт асуuna. 50 минут гэдэг чинь богино шүү дээ. за эмэгтэйчүүдийн эрхийн нэмэлт протоколд бол нэгдэн орсноор бол эрхэн зөрчиж байгаа одоо эмэгтэйчүүд бол энэ асуудлаар бол гомдол гаргах боломжтой. Тэгтэл бол манай Монголд бол яг энэ хороонд бол ерөөсөө гомдол гаргасан асуудал бол тухайн үед бол байгаагүй, одоо ч гэсэн байхгүй байгаа. Тэр утгаар бол бид нар энэ чиглэлийг бол мэдээлэл өгөх зорилгоор энэ нийтлэлийг бол бичиж хэвлүүлсэн байгаа. За За мөнгөцөлд оролцогчийн хувьд бол бас хүний эрхийн комиссийн гишүүнээр томилогдчихвол бас хийх ажил анхаарах бодлогын хүрээнд анхаарах асуудал гэдэг одоо 3 зүйл дээр бас товлцсон байгаа юм байна. Тэрийг танилцууллаа. Тэгээ хүний эрхийн комисс бол бас хамтын шийдвэр гаргадаг байгууллага. 5 гишүүн сууж иж одоо хамтын шийдвэр гаргадаг гэж ойлгож байгаа. Тэгэхээр хувь гишүүний энэ одоо төлөвлөсөн одоо бодлого хэрэгжүүлнэ гэж бодож байгаа асуудлыг ийм хамтын шийдвэр гаргадаг байгууллагатай бусад гишүүдтэйг одоо хамтарч ажиллаж шийдвэрлэх ийм давуу тал, сул тал нь ер нь юу байдгийг. Ялангуяа одоо ингээд өөрөө бол энэ комист нэлээд олон жил ажилласан юм байна. Тэгээд одоо гишүүд чинь 100% шинжлэгдэх гэж байна шүү дээ. Хуучин гишүүдтэйгээ ингээд нөгөө харьцажсэн гишүүдтэй ч гэдэг юм уу танил хүмүүстэйгээ явахгүй. Ер нь бол одоо шинэ бүрэлдсэн ийм хамт олон бий болно. Энд одоо яаж бодлого хэрэгжүүлнэ гэж бодож байна. Энэ талаар нэг товчхон тайлбар. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн гишүүдийн ажиллах зарчим хэмжээг бол бүрийн эрхийг бол хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд бол хуульчилсан. Тэгэхээр энэ мэдээж энэ зарчмаа барьж ажиллана. Тэгэхээр хүний эрхийн асуудал бол өөрөө маш өргөн хүрээний асуудал. Тийм учраас бол одоо 3 гишүүнтэй байжгаад ингээд 5 гишүүнтэй босноор бол илүү одоо бид нар асуудлыг одоо дагнан хариуцах ийм бас боломж болцоо бүрдэж гэн гэж үзэж байна. Тэгэхээр ер нь бол хүний эрхийн асуудалд бол гишүүдтэйгээ одоо мэдээж соргог мэдрэмжтэй харьцаж хүний эрхийн хаана анхаарал асуудал гарч ийн тэн дээр одоо түргэн шуурхай цаг алдалгүй нэгдсэн одоо байр сууриа илэрхийлжүүл ажиллана. Тэгэхээр мэдээж нөгөө нэгдмэл зарчимтай тухайн асуудал дээр бол нэгдмэл зарчмаар ажиллах ийм асуудлыг бол удирдлага болгож ажиллана. За энэ захимаар оролцоо илэрхийлсэн хүмүүсээс орж ирсэн хүмүүс байгаа бол Алтан чимэг, Оюун чимэг, Солонгоо, Баяр сайхан, Цогцлмаа, Ариун тарай, Төвшин жаргал гэсэн хүмүүсээс. За Ариун тарайгийн микрофон өргөчөөд. Сайн байна уу? Сонсогч байна уу? Сайн байна уу? Сонсогч байна. Сонсогч байна уу те? За. Миний асуулт болохоор зэрэг ерөнхийдөө одоо хүний эрхийн тулгамдсан ямар асуудал Монгол улсад байна вэ?
За энийг одоо шийдвэрлэхийн тулд эсвэл энд өөрчлөлт гаргахын тулд юу хийх вэ гэдэг асуултыг нэг тавьмаар байна. За баярлалаа. За хариулт. За хүний эрхийн мэдээж анхаарал татж байгаа олон асуудал байгаа. Тэгээ эндээс бол би гэр бүлийн хүчирхийллийг бол онцлмоор байна. Яагаад гэвэл яг гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль маань батлагдаад харьцангуй одоо эрх зүйн орчин маань бол сайжирсан. Гэсэн хэдий ч бол одоо яг энэ өрчлөн сэргийлэх ажил маань яг гэр бүлийн хүчирхийллийн одоо суур шалтгаан руу чиглэсэн ийм өрчлөн сэргийлэх ажлууд маш тутмаг байна. Ялангуяа гэр бүлийн хүчирхийллийг өөгшүүлж байгаа хэвшмэл ойлголтыг устгахад чиглэсэн ийм үйл ажиллагаа, сургалт нөлөөлөл, одоо сурчлагаа, боловсролыг олгох ажиллагаа бол одоо маш хангалтгүй байгаад байна. Мөн одоо гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх асуудлыг бол яг хүчирхийлэл үйлдэгчийг бол одоо баривчлаад тодорхой хэмжээнд бол үйлдэлтэй тэмцээд байгаа. Ухамсар үзэл бодол руу чиглэсэн энэ арга хэмжээ бол маш хангалтгүй байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулинд бол хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг нөлөөлөх албадан сургалтыг бол оруулж өгсөн. Гэсэн хэдий ч энэ сургалтыг зохион байгуулж байгаа газрууд бол яг энэ олон улсын жишгээр бол тухайн сургалтыг бол явуулахгүй зөвхөн нэг хууль тайлбарсан маягаар бол одоо явуулж байгаа нь бол энэ сургалтын одоо үр нөлөөнд бол маш сөргөөр бол нөлөөлж байгаа гэснийг бол одоо хүний эрхийн үндэсний комиссийн бас бид нэр тодорхой хэн шалгалтын хүрээнд бол энэ асуудлыг бол бас гаргаж тавьж байсан. Тэгэхээр бол энэ хууль маань батлагдаад одоо 3 жил гаруй болж байна. Гач гэсэн бас энэ хуулийн одоо энэ өрчлөн сэргийлэх энэ хуулийн хүрээнд тэмцэх асуудлыг одоо боловсруулж үндэсний хөтөлбөрийг одоо боловсруулах ажил бол маш хангалтгүй. Өнөө хүртэл үндэсний хөтөлбөр бол гаргаагүй ийм байдалтай байгаа. За өөр нэг асуудал бол энэ хүүхдийн эрхийн асуудал. Хүүхдийн эрхийн асуудлын хаанд бол зөндөө одоо асуудал бол яригдж байна. Ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртөж байна. Морь унаач хүүхдийн эрхийн асуудал тэргээд. Тэгэхээр энэ хүүхдийн эрхийн асуудал бол өөрөө хүүхдийн асуудал бол өөрөө нэг одоо хүүхдийн эрхийн байгууллагын ч гэдэг юм уу хүний эрхийн үндэсний комиссийн ажил биш. Энэ бол салбар дундын одоо асуудал. Жишээлбэл одоо зам байрлал энэс болж хүүхэд одоо бэртэж гэмтэж जैन ч гэдэг юм уу те. Энэ бол одоо хүүхдийн боловсролын асуудал, эрүүл мэндийн асуудал гэх салбар дундын асуудал учраас энэ салбар дундын уялдаа холбоог одоо зохицуулсан салбар дундын одоо хамтын ажиллагаа бол энд бол дутаад байгаа. Тэгэхээр бол мэдээж одоо байгаа тогтолцоог бол хүүхд хамгааллын одоо байгаа тогтолцоог нь илүү сайжруулж энэ салбар дундын уялдаа холбоог одоо хангах ялангуяа энэ хүүхдийн эрхийн асуудал одоо хяналт тавь Нөө сонсохгүй болчихлоо. За дараагийн оролцогч Төвшин Жаргал Баяр сайхан зогсолмаа гэж орж ирсэн болов. Солонгоо оюун чимэг, алтан чимэг. За орж ирэх байх шиг байна. Комиссийн гишүүдээс мөнх сайхан. За мөнх сайхан байна. 2 асуулт байна. За нэгдүгээрт та бол бас 2 3 байгууллагт бол ажиллаж исэн юм туршлагатай хүн байна. Тэгэхээр өөрийнхөө одоо удирдлага буюу даргатайгаа санал зөрж исэн юм тодорхой жишээ хэлж өгнө. Гэхдээ нэрийг нь бол дурдах албагүй. Яг юун дээр яагаад санал зөрсөн бэ гэдэг жишээ. Тэр асуудал дээр та өөрөө ямар хариу арга хэмжээ авсан бэ гэсэн нэг дэх асуулт байгаа юм. За хоёр дахь асуулт бол юу гэхээр хэдэн жилийн өмнө Академиа Цэг Идүү гэдэг вебсайт байдаг. Тэр вебсайт дээр нэг хүн бол Монгол улсын иргэний номыг зохиогчоос нь зөвшөөрөл авахгүйгээр PDF-ээр тавьсан. Тэгээ харилцаа холбооны зохицуулах хороо бол зохиогчийн их зөрчлөө гэдэг тэр вебсайт руу орох одоо хандлтыг нь Монголоос орох хандлтыг нь хаацсан байна. Тэгэхээр энэ дээр та иргэний болон улс төрийн тухай олон улсын пакт дэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний шаардлага эрх чөлөөг одоо зөрчсөн үгүй юу? Тэр пакт тавигдсан шаардлагыг одоо харилцаа холбооны зохицуулахаар хангаж ажилласан үгүй юу гэдэг яг тодорхой хариу өгөөч. Мөн Монгол улсын үндсэн хууль
байгаа эрхийг зөрчсөн үү? Тэгээ энэ дээр та хэрвээ хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн байсан болвол ямар арга хэмжээ авах вэ? Эсвэл авахгүй юу? Энэ дээр тодорхой хариултууд хэлнэ үү? Баярлалаа. Уучлаарай, энэ хоёр дахь асуудлыг нэг жоон тодруулчихаа. За хоёр дахь асуулт юу вэ гэхээр та бараг мэдсэн байж магадгүй энэ чиглэлд ажилладаг учраас Академи цэг идүү гэдэг вебсайт байдаг. Тэнцээ судлаачид нөгөө өгүүлэл, ном зохиолоо тавьдаг. Гэтэл нэг хүн бол яасан бэ гэхээр өөрийнхөө биш, өөр хүний номыг PDF болгоод тэр вебсайтн дээр тавьчихсан. Зөвшөөрлөггүй. Тэр ном нь одоо тэн дээр онлайнаар хэвлэгдсэн хүн гомдол гаргаад миний одоо зохиогч ирэх зөрчлөө энэ хүн миний номыг зөвшөөрлгүй энэ вебсайт дээр тавьчлаа гэж харилцаа холбооны зохицуулах хороонд хандсан. Харилцаа холбооны зохицуулах хороо одоо гомдлыг нь үндэслээд тэр вебсайт руу Монгол улсаас ямар ч хүн орохыг нь хаацсан. Одоо орохоор орж болохгүй болсон. Тэгэхээр ийм үйл явдал бол болсон. Энэ дээр та иргэний болон улс төрийн тухай олон улсын пакт болон үндсэн хуульд байгаа үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө энэнийг хязгаарлахад тавигддаг шаардлагын үүднээс анализ хийж хариулна уу. Тэгээд энэ дээр энэ эрх чөлөө зөрчигдсөн хэсгээр өөрийнхөө үндэс бүхий дүгнэлтээ хэлээд комиссийн гишүүн байсан бол энэ дээр арга хэмжээ авах уу, авах бол ямар арга хэмжээ авах вэ гэдгийг хэлнэ үү. За баярлалаа. За энэ хамгийн сүүлийн асуултаас нэхлээд хариулчихъя. Энэ бол үзэл бодлоо илэрхийлэх эрхийн асуудал бол яригдчих байна. Тэгэхээр үзэл бодлоо илэрхийлэх эрхийг бол мэдээж нөө тодорхой хуулийн үндслэлээр үл хязгаарлах ёстой. Ер нь бол үндсэн хуульдж байгаа иргэний болон улс төрийн эрхийн тухай конвенцж байгаа. Альва одоо хүний эрхийг хязгаарлахдаа нэгдүгээрт бол хууль заасан үндслэл шаардлагын хүрээнд бол хязгаарлах ёстой. Жишээлбэл одоо онц байдал зарласан ч гэдэм үү те нийтийн эмнэлэг замбраагүй байдал үүссэн, гоцалдварт өвчин гарсан ч гэдэм үү энэ үндслэлээр бол хязгаарлах ёстой. За энэ хязгаарлалтын энэ хүрээ маань арчилсан нийгмийн одоо энэ зорилго шаардлагад бол бас нийцж явах ёстой. Ямар одоо аюутай үнэхээр хүний эрхийг ямар учраас энэ юуг бол хязгаарлаад байгаа юм бэ гэдэг нь бол мөн одоо хэмжээ хязгаартай байх ёстой. Тодорхой жишээлбэл одоо саяны энэ кейс дээр багт бол харахад бол зөвхөн одоо үгдгийн бүх энэ пресектийн ингээ юуг нь хаасан байгаа. Энэ асуудал бол хүний эрхийг бол зөрчсөн байна гэж үзэж байна. За тийм учраас бол энийг бол хүний эрхийн зөрчил гэж үзээд тодорхой хүний эрхийн сэргээх зөрчигдсөн эрхийг сэргээж хамгаалах асуудлыг бол мэдээж хангаж ажиллана. За нэгдүгээрт нь өөрийнхөө яг хаана байсан байгууллагаас хэлэхэд яг байгууллага бол хэлэхгүй байж боломжгүй. Удирдлагатайгаа яг энэ хүний эрхийн чиглэлээр зөрсөн барьсан юу байна уу? Яг энэ тэрэндээ авсан арга хэмжээ гэж байгаа шүү дээ. Тодруулах. Заавал хүний эрхийг галавгүй. Зүгээр ер нь өөрийнхөө удирдлагатайгаа санал зөрж ирсэн юм жишээ хүн байгууллага хэлэхгүйгээр те тодорхой жишээн дээр хэлнүү. Тэгээ энэ дээр ямар одоо хариу арга хэмжээ авсан? Ер нь бол нэгэн мэдээлэлгүй байгаа асуудалд бол аюу мэдрэмжтэй хандаж одоо зөвлөгөө тусалцаа үзүүлэхгүй байгаа асуудлыг бол надад баш аюу эмцэг гэх юм уу да тийм тусч байсан тохиолдлууд байгаа. Нэг юу ярихад нэрэ тухайн тэр хүүхэд бол нөгөө LGBT хүүхэд байсан л да. Тэгээд тэр LGBT хүүхдийн бол одоо тэр нөгөө эрхийн асуудлыг бол бас юм тодорхой төвшөнд гаргаж тавихад бол одоо энэ хүмүүсийн асуудлыг одоо өнөөдөр Монголд ярих бас ийм асуудал биш гэсэн ийм асуудалтай бас тулгарч ирсэн. Тэгээд тухайн үед бол хүний эрхийн үндэсний комиссд бол энэ илтгэл
асуудлыг бол энэ чиглэлээр бас боловсруулахад бол оролцож энэ асуудлыг бол бас гаргаж тавьж байсан. За Амгаланбаатар. За өглөөний мэдрэг. За би жоохон уучлаарай жоохон хоцорч ирсэн болохоор зарим бас мэдээлэл боцорсон байж магадгүй. Мөхчлөөс асуух асуултын тухайд бол хүний эрхийн комиссоос нэлээд олон жил ажилласан. Би та ийм хүн гэж анкетан дээр бичигдсэн байсан. Тэгэхээр би гол асуудал бол за энэ олон жил ажилласан хугацаанд ер нь ямар үр дүн гаргаж байгаа хүний эрхийг дээрдүүлэх чиглэлээр яг ямар ажлуудыг төлөвлөж чигээр ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг нэг тодорхой хэлжүүл сайн байна. Товчхон онцлог юмнуудаа л хэлчихэл зүг баг. За дараагийн асуудал бол энэ хийсэн ажлуудаас чинь ямар сургамж байна вэ? Аливаа асуудал бол сургамжин дээр тулгуурлаж тодорхой бодлого хөтөлбөрүүд гарч явдаг гэж ойлгодог. Тэгэхээр энэ сургамжиндаа тулгуурлаад цаашид ер нь энэ хүний эрхийг хангах чиглэлээр энэ хуулийн хэцүү орчныг боловсронгуулах чиглэлээр бөгөөд бодлого зохицуулалтын хүрээнд ер нь юу хийх шаардлагатай гэж харж байгаа. Энэ талаар товч хариулт өгөөч. Тэгэхээр би яг өөрөө чи орж ирэхийн өмнө яг энэ асуудлаар одоо хүний эрхийн асуудлаар яг юу хийсэн те цаашид бас яах шаардлагатай байгаагаа танилцуулсан. Учираас бол яг хүний эрхийн үндэсний комиссийнхаа хүрээнд бас энэ асуултыг тайлбарлаж болох уу? Хүний эрхийн үндэсний комисс хоцорж ирж ирсэн болохоор хараахан өөрийг чинь сонсоогүй л дээ. Дараа нь би бас энэ өөрийг чинь асуудлаар санал хураалтанд оролцох учраас товч мэдээлэл авчиж заавал дэлгэрэнгүй шаардлагагүй. Тэгэхээр би Монгол улсад анх энэ гэр бүлийн хүчирхээлтэй тэмцэх тухай хууль батлуулах энэ үйл ажиллагаанд бол анхнаас нь одоо 2005 оны хууль мөн 2017 онд батлагдсан энэ шинжилсэн найруулгын төсөлд бол оролцож одоо өөрийн тодорхой саналуудыг бас тусгуулж исэн. Монголд гэмт хэргийн хохирчийн эрх зүйн хамгаалтын асуудлыг одоо хүндсэн судалгаанд хамгийн анхны одоо энэ судалгааг хийхэд бол оролцож Монгол улсад бол одоо гэмт хэргийн хохирчдод ээлтэй эрх зүйн орчин бий болох энэ ажлыг бол Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллагууд бол эхлүүлж ажилласан. Мөн хүний эрхийн асуудал, гендерийн асуудлаар бол би одоо мэрэгшин ажилладаг. За энэ хүрээндээ бол гендер суурилсан хүчирхийлэл, гендер ба хүний эрх, гендер гэр бүлийн хүчирхийлэл ба хүний эрх энэ гарын авлагуудыг бол боловсруулж энэ хүрээнд бол одоо төрийн байгууллагын одоо 400 гаруй сургагч багшийг бол бэлдсэн. Тэгээ хүний эрхийн үндэсний комиссийн одоо жилийн илтгэлүүдэд оролцож нийт одоо энэ байх хугацаанд 11 илтгэлийг бол бичгэд оролцсноос гадна яг энэ одоо 4 илтгэлийг бол өөрөө биедан одоо боловсруулж ингэж ажилласан. За тогтмол бол бас хүний эрхийн үндэсний комиссийн хянаш шалгалт үйл ажиллагаанд бол оролцож ажилладаг. Тэгээд эмэгтэйчүүдийн асуудлаар ялангуяа ажлын байрны бэлгийн дарамтыг бол хуульчилж өгөх асуудлаар бол илүү бас өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж ажлын байрны бэлгийн дарамтын асуудлаар бол гендерийн хуулинд бол одоо тусгай Санжвит асуултаас. Би нэг хоёр асуулт байна. Юу гэхээр зэрэг өөрөө бол энэ нэг олон улсын гэрээ эрх зүйн хамтын ажиллагааны хэлцэд нь бол ажилладаг юм байна л да. Тэгвэл зэрэг манайх бол сүүлийн үед ялангуяа 90 оноос хойш бол одоо олон улсын хүний эрхийн гэрээ хэлцээр бол олноор нь бол нэгдэж орсон. Тэгээд тэр гэрээ хэлцээр бол одоо улс оронд бол бүр тийм заавал биелүүлэх үүрэг хүлээлгдэггүй. Тэгсэн мөртлөө тэрнийг бол дотоодынхоо хууль тогтоомжинд тусгаж одоо оруулж яаж бол хэрэгждэг байгаа. Тэгвэл зэрэг манай чиглэлээс энэ нэгдэж орсон гэрээ хэлцээрүүдийн хүрээнд авсан үүргийнхаа дагуу дотоодын хууль тогтоомжинд тусгах шаардлагатай гэж үзэж байгаа ямар шуухан одоо томоохон одоо үзэл санаа юмнууд явж байна.
За хоёрдугаарт нь бол өөрийн чинь үзэж байгаагаар бол энэ нөгөө ямар олон улсын гэрээ хэлцээрт манайх бол нэгдэх цаашид нэгдэж орох шаардлага байна вэ? Энэ талаар одоо өөрийнхөө санал бодлыг хэлэхгүй юу? За хүний эрхийн манай Монгол улс хүний эрхийн чиглэлээр нийт 50 гаруй гэрээ конвенцэд бол нэгдэн орсон байгаа. Эндээ яг хүний эрхийн суурь 18 гэрээ конвенцийн одоо 17 онд нэгдээд орсон дэлхийн 10 улсын бол нэг байгаа. За хүний эрхийн гэрээ конвенцэд нэгдэн орсноор бол дотоодын хууль тогтоомжийг бол энэ хүний эрхийн гэрээ конвенцэд бол нийцүүлэх ийм нийцүүлэх юм үүрэгтэй байдаг. Тэгэхээр бол энэ хүний эрхийн гэрээнүүдийн зарчим шаардлагууд бол бас манай дотоодын хууль тогтоомжид бол тусгагтаад ерөнхийдөө нийцээд бол явж байгаа. Харин энэ гэрээнүүдийн хэрэгжилтийн асуудалд бол бас анхаарлаа хандуулах энэ асуудал бол маш чухлаар байдаг. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн бас үндсэн чиг үүрэг бол энэ гэрээнүүдийн хэрэгжилт, гэрээний хороодоос болон хүний эрхийн зөвлөлөөс өгж байгаа тэр зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх асуудалд бол бас анхаарлаа хандуулж ингэж цаашдаа ажиллана. Тэгээд ер нь бол яг энэ хүний эрхийн одоо суурь гэрээ конвенцоос цагаач иргэдийн эрхийн асуудлаарх энэ гэрээ конвенцэд бол бас Монгол улс нэгдэж орох заашгүй бас шаардлагатай байгаа. Тэгээд энэ гэрээ конвенцуудыг ер нь бол хууль шүүхийн практикт бас хэрэглэх энэ асуудал бол маш чухал байдаг. Тэгэхээр бас энэ дээр бол бас анхаарлаа хандуулж ажиллана. За ерөнхийдөө 9:48 болж байна. Одоо тэгэхээр бид бол цагаа барих ёстой. Манай ажлын хэсгийн хоёр гишүүн асууж арай амжсангүй ах шиг байна. Одоо ингээ асуугаад явах юм бол нөгөө 50 минут өнгөө дараагийн хүмүүс бид нар бол яг л 50 минутаар явах хэрэгтэй учраас элтгэгч гишүүн томилогдсон байгаа. Элтгэгч гишүүнд одоо ажлын хэсгийн гишүүд өөрсдөө асуултыг элтгэгчнэр гишүүнээр дамжуулаад тодруулаад явах болцоотой байгаа учраас одоо ингээд мөнгө цултаа хийх ярилцлагыг ингээд өндөрлөе. Тэгээд мөнгө цултаа амжилт хүсье баярлалаа. Өнөөдөр яг цагтаа хүрж ирж бид нарт өөрсдийнхөө талаар танилцуулж цаашдаа хийх авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ч гэсэн тодорхой хэллээ, их баярлалаа. Тэгээд дараагийн оролцогч оруулъя. За та бүхэнд баярлалаа. Бас бусад оролцогчтой амжилт хүсье. Уучлаарай, юу юм бэ шүү? Болоогүй юм байна. 10 минут тутах юм шүү. За уучлаарай, амар сайхан би бас энэ дэр андуураа сая цагаа бураар. За мөнгөцөл тэг 7 минут доторс би арай гайхаад байсан. Ямар ширүүн байна гэдэг. За ерөнхийдөө мөнгөцөл гишүүний нэр дэвшигчийн материалтай танилцлаа. Бас сүүлийн 22 жил яг хүний эрхийн чиглэлээр ажиллаж исэн юм байна. Би танаас нэг зүйл асуух юм аа. Жил болгон таны ажиллаж байгаа байгууллага хүний эрхийн үндэсний комисс Монгол улсад хүний эрх эрхчлөөний байдлаар илтгэл гаргаж улсын хурлд танилцуулдаг байгаа. За өнгөрсөн жил 18 оны илтгэлийг би харсан л та. Тэгээ энэ дээр миний ойлгосноор нэг 60% нь ялангуяа энэ хууль хүчний байгууллагатай холбоотой гомдлууд байсан л та. Та энэ тал дээр ер нь ямар ажлууд хийх ёстой гэж хардаг вэ? 20 хангалттай холбоотой асуудал тийм ээ. Цагдаа хүчний байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудал. Тэгэхээр сайн Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн хууль шинжлэгдэн батлагдаад хүний эрхийн комиссийн эрх хэмжээг бол одоо нэлээд бас нэмэгдүүлж өгсөн гэж боддог. Ялангуяа энэ комиссийн илтгэлийг бол зөвхөн одоо нэг хууль зүйн байнгын хороогоорч гэдэг юм уу хилцээд орхидог байсан бол одоо жил болгон одоо улсын их хурл бол нэгдсэн чуулганаараа хилцэж явах ийм зохицуултыг бол тусгасан байгаа. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссаас гаргаж байгаа бас яг энэ чиглэлээр эрүүшүүлж гэдэг юм уу энэ чиглэлээр одоо санал зөвлөмжүүдийг бол тогтоолын энэ улсын их хурлын тогтоолын биелтийг бол одоо засгийн газар бас жил болгон улсын их хурлд бол тайлагнаад явах учраас бол одоо манай энэ өгсөн энэ зөвлөмжүүд бол бас харьцангуй энэ хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор харьцангуй бас сайжраад явна гэж үзэж байна. Хоёрдугаарт эрүүшүүлтийн асуудлаар бол
бие даасан одоо ийм гишүүнийг хараад бас ийм гишүүнийг бол энэ хуулиар бол бий болгож өгсөн. Өнөөдөр бид нар одоо энэ сонгон шалгаруултыг хийх гэж байгаа учраас бол энэ эрүүдэн шүүлтийн эсрэг энэ ажиллах энэ гишүүн маань яг энэ одоо эрхэн хязгаарлагдсан объектуудад тий хорих анги цагдаа орох энэ ангиудад бол одоо орж ажиллаж одоо энэ өвчин сэргийлэх ажлыг илүү төлхөө явуулж ингэж ажиллах болохоор харьцангуй бас нөхцөл байдал бол гайгүй сайжрах байх гэж найдаж байна. Ганбаатар. За нэр дэвшигч мөнгөцөлөөс хоёр асуулт асууя. Ер нь энэ Монголд хүний эрхийн зөрчлийн ямар асуудал таныг их сэтгэлээч нь зовоож байна? Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь Монголд нь эрүүлдэн шүүлт байна уу? Байгаа бол ямар шалтгаан байна? Яаж засах уу? Арилах уу? Энэ тал дээр өөрийнхөө бодлыг хэлнэ. Тэгэхээр эрүүдэн шүүлтийн асуудал бол манай хүний эрхийн үндэсний комиссд ирж байгаа өргөдөл гомдлын бол бас энд бол энэ 20 ангиудаас ирж байгаа өргөдөл гомдлууд бол дийлэнхийн нийцэлдэг. Гэхдээ энд бол дан ганц эрүүдэн шүүлтийн асуудал биш. Одоо шудраг шүүхээр шүүлгэж чадахгүй байна. Хийс хэрэгээр гүтэгдлээ ч гэдэг юм уу. Иймэрхүү одоо хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын ажиллагааны явцад бол хүний эрх зөрчиж байгаа гомдлууд бол зөндөө байдаг. Тэгэхээр бол эрүүл шүүлтийн асуудлаар хэрвээ одоо сая бас нэг хуулинд өөрчлөлт орсон зүйл болохоор эрүүл шүүлтийн асуудлаар гомдол аваад ингэж хүний эрхийн үндэсний комисс ингэж шалгах явцад бол энэ нөхцөл байдал илэрсэн бол улсын ерөнхий прокурорт бол одоо тухайн тэр эрүүл шүүлт үйлдсэн албан тушаалтныг бол хариуцлага тооцоолох, ажлаас нь огцруулах асуудлыг бол энэ хуулийн төсөлд бол тусгаж өгсөн байгаа. Тэгэхээр энэ асуудал бол нөхцөл байдал бол бас ингээ харьцангуй сайжраад явна гэж бол бас найдаж байна. За өөрчлөлөө 20 ангиудад бол бас мэдээж хүний эрхийн үндэсний комисс бол байнга одоо тэр чиглэл рүү бид түрүүнд хэлсэн анхаарлаа хандуулж 20 ангийн албан хаагчдыг бол сургах одоо мэдээлжүүлэх энэ ажлыг бол тогтмол хийдэг. Тэгэхээр бас энэ үржлэн сэргийлэх энэ механизм бий болсноор л энэ ажлын чанар бол улам сайжраад явна гэж үзэж байна. Нөгөө тийгүр Монгол улсад яг энэ эрүүл шүүлтийн асуудлаар дутагдaltaад байгаа нэг зүйл бол эрүүл шүүлтийг одоо мөрдөн шалгах энэ парад бас бие даасан байгууллагыг бол байгуулах ажил бол маш чухал байгаа. Энийг бол нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөлөөс бол одоо байнга одоо зөвлөмж гаргаж одоо шаардж байгаа ажил байгаа. Тэгтэл бол одоо энэ нь бол асуудал бол энэ бие даасан байгууллага бол өнөө хүртэл байгуулагдаагүй байгаа. 2015 онд бол энэ эрүүл шүүлтээс үржин сэргийлэх нэмэлт протоколд бол нэгдэж орсон. За энэ хүрээндээ бол энэ байгууллагыг бол бас байгуулах хэрэгтэй юм байна. За би нэг асуулт асууч. Та 2011-аас 13 оны хооронд хүний эрхийн үндэсний комиссд сургал сурчлагын хэлтсийн дарга ажилтаа албатай байсан юм байна. Тэгээд яг энэ хугацаанд ер нь бол сургал сурчлага гэдэг бол иргэдийг мэдээлжүүлэх энэ төрчигдсэн иргэн сэргээхэд маш чухал зүйл болдог гэж хардаг. Тэгэхээр энэ хугацаанд таны яг би нэг ийм ажил хэрэгжүүлээд энэний үр дүн ингэж гараад гэдэг нэг яг гол яг энийг хийсэн ийм үр дүн гарсан даа гэсэн одоо өөртөө болон хүний эрхийн комиссийн сэтгэл ханамжтай байсан яг тэр гол нэг ажлаа та хэлж өгөх үү бид нарт. Тэгэхээр би энэ сурал сурчлагын хилцэд байхдаа бас санаачлан комиссийн директор сэтгүүлчдийн клубыг бол байгуулсан байгаа. За энэ сэтгүүлчдийн клуб бол сар тутам одоо хүний эрхийн тодорхой асуудлаар бол мэдээлэл авч одоо хүний эрхийг цаашид одоо түгээн дэлгэрүүлэх те сэтгүүлчдийг бас хүний эрхийн мэдрэмжтэй болгох энэ ажилд бол бас хувь нэмрээ оруулж ажилласан. Мөн одоо энэ хугацаанд бол хүний эрхийн байгууллагыг одоо иргэний нийгмийн байгууллагатай хамтарч ажиллах энэ асуудал ялангуяа одоо жил болгон энэ жилүүдэд бол одоо жил болгон хүний эрхийн үндэсний комисс иргэний нийгмийн байгууллагатай одоо жилд 2 удаа уулзалт зохион байгуулж хүний эрхийн ямар анхаарал татсан асуудал байна. Цаашид хамтарч юу хийх вэ гэдгийг ийм тодорхойлдог юм болсон. Одоо ч гэсэн энэ ажил бол одоо улам ингээд цаашаа өргөжөөд ингээд хийгдээд явж байгаа. Мэдээж одоо энэ
сургууль сурчлагын ажил бол маш чухал байгаа. Тэгэхээр бол энэ сургууль сурчлагын хүрээнд бол бас яг энэ сургалтын бас модулуудыг бий болгоход бол оролцсон. Хүний эрхийн үндэсний комиссийн одоо сургалтын модулаас би 3 модулыг бол бие дааж боловсруулад за энэ дээр бол бид нар бас магадлан итгэмжлүүлсэн байгаа. Тэгээ энэ сургалтын модулын хүрээнд бол одоо сургалтаа хийгээд ингэ явж байна. За захимаар орж ирсэн хүмүүсээс очгэрл, хундцэг, отхон жаргал. За хундцгийг өгчээ. Тэгээд ер нь бол. Хундцэг сонсож байна уу? Асуултаа асуумаар байдаг. Ямар нэг амар. Интернет нь болохгүй байна уу, тий? За тэгээд юу одоо захимаар оролцож байгаа хүмүүс маань хэрвээ тодорхой асуулт байгаа бол ажлын хэсэг ирүүлээрээ бид нар одоо холбогдсон хүмүүс рүү та нарт нөгөө бид манай албан ёсны веб юу имэйл хаяг байж байгаа. Тэр имэйл хаяг руу явбал бид нар илтгэж гишүүд нөгөөд тэг яг сонгон шалгаруулалтын үеэр бол асуултуудын тодорхой асуух болцоо байгаа учраас оролцож чадаагүй хүмүүс асуултаа имэйлээр явуулаа. Одоо ингээд дараагийн оролцогч авахгүй бол яг нөгөө цагаа барьж явах хэрэгтэй болохоор за Монголд баярлалаа. Өнөөдөр ирж бидэнд өөрийнхөө яг хийж хэрэгжүүлэх ажлынхаа тодорхой хэлсэн гэж бодож байна. Тэгээд их баярлалаа. Дараагийн оролцогч оруулах уу?